Сайн байна уу, намайг Унармаа гэдэг. Боловсролын сэтгэл зүйчийн нэг онцлог бол айгүй олон талтай ажиллаж байгаа, нэгт хүүхдүүдтэй ажиллаж байгаа, хоёрт тэдгээрийн эцэг эхтэй, гуравт багш сургууль хүмүүжүүлэгчтэй ажиллаж байгаа. Бид нар ердөөсөө л юу гэдгийг багшаал сайн болгоё гэдэг юм бол хүүхдүүдийн сурлагын төвшин, хүүхдүүдийн сэтгэхүй, хүүхдүүддээ сурлагаа сайжруулахыг хүсэлт тэмүүлэн нэмэгдэхгүй ч юм уу тий. Эсвэл зөвхөн хүүхдүүдтэйгээ л ажиллаад тахлаар тэднэрт нөлөөлж байгаа багш эцэг эхчүүд ингээд хүмүүжлийн өөр хэлбэрүүдийг, өөр арга барилуудыг өгөөд ингээд дахиад нөгөө нэг нийгэмд бэлтгэгдэж байгаа хүүхдэд нөлөөлөд байдаг учраас бид нар энэ гурван талтай гурвууланд нь ажиллаж байгаа нь маш том онцлог болж байгаа. Тэгээ үүнээс гадна Бацуг багш маань нэг ярилцлаганд хэлсэн байсан. Ингээд хүүхэд бол ердөөсөө сурахын тулд амжилттай суралцахын тулд нийгэмд ашигтай иргэн болж бэлтгэгдэхийн тулд тэр сурах үйл нь сэтгэхүйн хувьд тогтвортой байх хэрэгтэй байна. Тэрийг ойлгож авах хэрэгтэй байна гэжэлсэн байсан. Тэгэхээр би энэтэй санал нэгдэж байгаа. Хүүхэдтэй ажиллахын тулд бид нар очиод шууд ингээд зөвлөгөө өгөөд ч юм уу чи яаж ийм чамд асуудал байна уу гэд ингээд байгаа хэрэг бас биш. Бидний ажил юу байгаа гэхээр эхлээд оншилж үнэлж байгаа. Энэ хүүхэд минь ийм төвшнийхэн байна. За энэ нь бол бас сайн муу гэсэн үг биш. Ердөө тухайн хүүхдийн онцлогийг гаргаж ирж байгаа гэсэн үг. Тухайн онцлог дээр тулгуурлан ажиллана. Үүний дараагаар болоод тэгэхээр онцлог гарч ирсэн юм чинь тухайн хүүхдийн ажиллах арга барилууд өөр байна тий. Нэг талаар бид нар бага насны хүүхдтэй гэвэл ийм тоглоомын арга барилаар ажиллаж байгаа. Тэр нь ердөөсөө бас энгийн юмнууд хонх дугааргаад үзэхэд тухайн хүүхдийн анхаарал сарниж гин үгүй юу? Хонхонд их нөгөө нэг сатаарж гин үү? Эсвэл үнэхээр дуртай ингээд дугааргаад гин үү гэдэг нь хүртэл ингээд тухайн хүүхдийн онцлогийг гаргаж ирж байгаа учраас бид нар бас тэр талаар зөвхөн нөгөө нэг цаас бичиг баримттай ч юм уу эсвэл ингээд ширээний ард суугаад тухайн хүүхдтэй ажиллаадах биш. Энэ аргуудыг ашиглаж байгаагаараа бас үнэхээр давуу талтай байгаа болов уу гэж бодож байгаа.